бид Чингис хааны сонгосны буудлын өргөтгөлийг хийх ийм одоо ажил явуулж байгаа. Тэгээд Япон улсын одоо хөнгөлөлттэй нэн хөнгөлөлттэй тэрүүн ам болроор мөн одоо саяхан одоо баригдж ашиглалтанд ор сонгосны буудлаа бид нар бас өргөтгөх гэж байна. Дээрээс нь одоо Монгол улсад таранзит зуршигчд одоо илүү их нэмэгдэж байгаа. Ялангуяа зөвхөн одоо өнгөрсөн онд 33 мянган таранзит зурчигч Монгол улсаар дамжин ниссэн. Тийм учраас цаашдаа бас төр үеивчлийн хөрөнгө оруулалтаар бид сонгоцны буудлаа түшиглэж таранзит зочдуудлыг одоо хувийн хвшлийнхнэр одоо бариулах ийм одоо бодлого барьж байгаа. Мөн одоо нийтдээ одоо Монгол улсад энэ хувийн хвшлийн оруулж ирж байгаа агаарын хөлөг бас сүүлийн үед одоо Монгол улс хувийн хвшлийн шинэ агаарын хөлөг оруулж ирж байна. Хамгийн сүүл Хүнү Аир компани Бразил улсаас одоо 0 км-тэй Эмбраар 195 агаарын хөлөг одоо оруулж ирсэн. Ингэснээрээ бас агаарын одоо хөлгийн либералчлалыг одоо явуулах, мөн одоо өрсөлдөөнийг бий болгох одоо илүү их ач холбогдолтой. Ганц одоо Монгол улсын иргэдэд одоо үйлчлэх биш, олон улсын одоо аяж үйлчлэлийг аль болохоор одоо бид нар татах, ялангуяа агаарын тээврээр одоо татах энэ нь бол бидний гол зорилго. Тийм учраас өнгөрсөн хугацаанд 800 мянган одоо жуулчд Монгол улсад ирсэн байдаг. Энэ жуулчд бол ирээд голдуу одоо хөдөө орон нутаг Монголын одоо байгалийн сайхныг үзэх гэж ирдэг учраас бид одоо сүүлийн үед Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн 70 задгаад хотын 3 сая хонгоцны буудлыг өргөтгөж байна. Сүүл тас дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргадаг судалгаагаар аваад үзэх юм бол аялал жуулчлалын салбараар манай Монгол улс 6 барих хүрсэн чамлалтай үзүүлэлт гарсан л да. Энэ дээр бол мэдээж хэрэг агаарын нисгийн салбарын одоо дэд бүтцийн асуудал хангалтгүй байгааг бол дурдсан байсан. Тэгэхээр ер нь цаашдаа энэ дэд бүтцийн асуудлуудыг сайжруулах чиглэлээр хэдийн хэмжээний бас хөрөнгө оруулалт шаардлагатай гэж таны хувьд харж байна. Яг нь ер нь бол өөрийн чинь хэлж байгаатай санал нэг байна. Тийм нэгдүгээр тул манай одоо саяхан одоо хэдхэн жилийн өмнө ашиглалтанд орсон Чингис хаан өшгтийн хөндөд Чингис хаан сонгосны буудлууд одоо үндсэндээ бол багт хамжийн хувьд одоо багтж байна. Тийм учраас өргөтгөлийн одоо хөрөнгө оруулалтын хэмжээ бол $1 триллион бид бас Японы засгийн газартай нэн хөнгөлөлттэй зээл авч одоо өргөтгөлийг хийх. Ингэснээр одоо илүү олон жуулчдыг одоо авах юм боломж олцоо бүрдэнэ. Мөн ялгаагүй одоо би түрүү хэлсэн хөдөө орон нутаг дах онгоцны буудлуудаа өргөтгөх, том онгоц буух зургасыг одоо сайжруулах ийм одоо ажлыг хийхээр одоо бас төлөвлөд байж байна. Мөн олон онгоц одоо бас Монгол улсын одоо агаарын хилээр одоо орж гардаг. Үүнтэй холбогдуулаад одоо бид бас иргэний агаарын одоо үндэсний төвөө навигацийн одоо энэ хяналтын систем одоо шинжлэх, мөн нөөц одоо навигацийн төв байгуулах ийм хөрөнгө оруулалтуудыг бас хийж байгаа. Ингэснээр Монгол улсад одоо илүү их одоо хөрөнгө одоо орж ирэх юм боломжтой. Бид навигацийн орлого бас Монгол улс нэлээд одоо навигацийн орлого бас авдаг. Тэгэхээр үүнээс гаднаас сая хурлын үеэр бас манай Монгол улсын хувьд тээвэр логистикийн чадах нэлээдгүй таар байна гэдээ бас дурдчихсан л та. Тэгэхээр энэ чиглэл дээр ер нь тээврийн салбарыг тэлэх чиглэл дээр ямар бодлого баримлах шаардлагатай гэж бодож байна. Та бүхний хувьд ч гэсэндээ ямар бас гол ажлууд дээр төвлөрөө ажиллаж байгаа вэ? Яг ер нь бол бас иргэний агаарын тээвэр зорчигчоос гадна бас бид нар экспортын ачаа мөн одоо Монгол улс бас дэлхийн одоо 8 оронд мах экспортлж байна. Энэ мөн дээрэс нь одоо ноолуур одоо самсны ноолуурыг шууд дэлхийн одоо 3 дахь оронд гаргаж байна. Мөн ялгаагүй одоо бас таранзит ачаа тээврийг одоо бас дамжуулан ачиж байна. Одоо зөвхөн өнгөрсөн энэ онд гэхэд одоогийн байдлаар 10 мянган тонн ачаа агаарын хөлгөөр одоо дамжин тээвэрлсэн байна. Энэ мэтчлэн цаашдаа бид бас олон улсын одоо тээврийн хаб байгуулахаар одоо ингэ ажиллаж байгаа. Өөрөлдвөл энэ бол одоо ачааны онгоцыг илүүтэйгээр бид нар оруулж ирэх. Ингэснээр одоо энэ том гүрнүүдийн хооронд ачаа зөөх энэ боломж олцоог бас илүү их ашиглах ийм боломжтой гэсэн судалгаа хийж байгаа. Тэгээ энэ дээр үндэслээд бас Монгол одоо таранзит ийм одоо тээврийг хийж чадвал илүү их одоо ашиг орлого олох, Монгол хөрөнгө оруулалт нэмэгдэх ийм боломж олцоо бүрдэж байгаа гэсэн. Мөн одоо бид бас гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг одоо оруулах энэ дээр бас одоо татвараас хөнгөлөх гэх мэтээр одоо
засгийн газраас дэмжиж ажиллана гэдгийг бас нэшрэн хэлье. Мэдээж хэрэг энэ дэлхийн хэмжээнд газрын тосны олборлолтоор одоо тэргүүлдэг нөөц ихтэй орнууд бол засгийн газраас нь татаас олох замаар бол тээврийн салбар бол сайн дэмжиж байгаа шүү. Тэгэхээр манай улсын хувьд бол хараахан тийм бас нөөц бололцоо нь байхгүй гэдэг утгаараа цаашдаа яг энэ тээврийн салбарыг дэмжихэд ямар болгон арга хэмжээнүүд татгаж байгаа шүү. Яг нь ер нь саяхан бид засгийн газраас их хурд өргөн барьсан байгаа. Оросын улбаны улсын одоо нефтийн компанитай одоо шууд гэрээ байгуулах, ингэснээр одоо нефт хямд өртгөр сонгоцсны одоо түлш авах ийм боломж олцоо бүрдэж байгаа. Тийм учраас хэрвээ бид нар хямд өртгөр одоо өөрчлөлтөөр түлш авч чадвал пеллетийн үн хямдарна. Дээрэс нь одоо бас зорчигч одоо ийм тоо нэмэгдснээр бас пеллетийн үн хямдрах юм боломжтой. Мөн олон улсад одоо үлдэж байгаа одоо энэ олон нислэгүүд хоорондоо одоо эдний хэлээр одоо пеллет одоо хуваалцж бичих ингэснээр одоо пеллетийн үн хямд байх юм боломжийг бас бүрдүүлж өгч байгаа. Монголчууд бид одоо аль ч улс орн руу, дэлхийн аль ч улс руу явхад пеллетээ эндээ одоо бичүүлээд шууд амжаад нисэх юм боломж олцоотой болсон. Энэ бол одоо маш том одоо хөрөнгө оруулалт гэсэн. Ялангуяа IT чиглэлээр бол бас илүүтэй анхаарч миний түрүүний хэлдгээр одоо нисхийн салбарыг бол одоо энэ Америкийн нислэгтэй холбогдуулан эднийхээс тавьж байгаа шаардлага бол манай бас нислэгийн компаниудыг одоо бас чанарыг шалгах нэг талаар нөгөө талаар бас тоног төхөөрөмжийг сайжруулах зайлшгүй юм шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбогдуулаад бас нэлээдгүй хөрөнгө оруулалтыг компаниуд өөрсдөө хийж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн энэ хөрөнгө оруулалтыг бас дэмжих зорилгоор засгийн газраас бас татвараас хөнгөлөх энэ асуудлыг бас бид рүү хэлсэн. Ийм бодлогыг барьж ажиллаж байгаа.